Сонор милах цаг толиулж байна. Дараах зохиолыг танд албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Та subscribe дарж нэгдээд цаг алдалгүй зохиолон сонсороо. Оюуны өмчиг дээдж буй танд баярлалаа. Зохиолч Дарсүрэн онцгой эрх 48 дугаар хэсэг. 2. Шулуудсан сэтгэл. Аяна улсуу харбин сууршихстой холбоочнтойгоо уулзахаар болзоот газраараа нь товлсон өдрүүдэд хэд хэдэн удаа эргэсэн боловч хэнтэй ч уулзсангүй. Тэрээр Чингэж холбоочонгон хүлээж ядаад өдөрдөмж ёсоор харбин дах дөрвөстийн дуу хоолой сонинд сарын өмнө захиалган өгсөн хүмүүсийн хувцсыг хийж амжаагүй учраас энэ сар хувцсны захиалга авах явдлыг хойшлуулсан тухай зарлал нийтлүүлв. Энэ зарлалыг нийтэлсэн өдрөөс хойш 7 хоноод харбин цаг сонинд хүрээнд байсан хаан дорсон худалдаачдыг толгойж байсан томоохон худалдаачин харбин руу явсан тухай мэдээ хэвлэгдэжээ. Аяна улсуу энэ мэдээг уншаад сэтгэл уужирчээ. Үүнийг Дохагагийн удирдамжаар холбоочин хэвлүүлэх ёстой байв. Аяна улсуу харбины цаг сонины сүүлчийн өрөндөгөө мэдээг уншаад сонингоо ширээн дээр тавихтаа сувдаа маань Улаанбаатарт очиж ээжтэйгээ уулзжээ. Холбоочин уулзалтаа хойшлуулсан болохоор сувдагийн дамжуулсан баримтуудыг нотлох шин баримт олох хэрэгтэй. Ялангуяа зөвлөлтийн алс дорнд руу тавлсан өдөөн хатгах ажиллагаанд армийнхан ямар хүч оролцуулж хизээ хаагуур халдах өдөр сарыг мэдэх нь чухал. Дайран Симбун сонинд Атаманыг Токиод айлчлах тухай зарласан. Тэгэхээр энэ бол хасан нуурлуу чиглэсэн ажиллагаанд хаан дорсын цагаачдыг оролцуулах гэж байгаагийн илрэл. Ингэхээр хаатоо энэ талаар нэлээд зүйл гадарлан шүү дээ гэж бодлоо. Аяна улсуу сүүлийн 1 сард болсон Японы армийн генералуудын хөдөлгөөн, Манжур солонгос дахь цэргийн хүчний шилжүүлэлт, сонины томчдын битүү ажиглалтын нууц сэжмүүдийг өөрийнхөө хийсвэрлэлтэй харьцуулан бодит байдалд хэрхэн холбогдохыг тунгааж үзлээ. Аяна улсуу Чингэж бодсны эцэст Хасуу Тойшитэй уулзахаар шийдэв. Хасуу Тойшитэй ингэж уулзах нь нэг талаас Аяна улсуугийн ажиллагаанд хор хүргэж мэдэх экзэгтэй боловч нөгөө талаас амьдрал ахын үннийг ойлгож эцгийнхээ өшөөг авахыг сэм хичээж буй Хасуу Тойшиг нь дархинд он жил хадгалагдсан төөрөгдөлд үннийг игээд тусгах алхам болох ёстой байлаа. Чухам энэ алхмыг зөв сонгож чадвал Хасуу Тойшиг Хасватартай холбоо бариулаад ахынхаа үйл ажиллагаанд тууштай туслах сэтгэгдэл төрүүлж итгүүлэх боломжтой байв. Сувдагийн талаар тодорхой зүйл мэдж чадаагүй Хасуу Тойшид эгчийнх нь үйл ажиллагааг зөв ойлгуулж чадвал Аяна улсуугийн цаашдын ажилд Хасуу Тойши их нөлөөтэй ажээ. Аяна улсуу цагаан харвал орой 19 цаг болж байлаа. 30 мөч хэрээтэй болоод Хасуу Тойши модерн буудлын зоогийн газар очиж оройнхон хоолыг зооглох ёстой. Тиймээс Аяна улсуу Хасуу Тойшитэй уулзахын тулд түүнээс өмнө зоогийн газар очисон байх хэрэгтэй ажээ. Аяна улсуу хувцс захиалгын газрын албан өрөөнөөс гарч хувцсаан солиод буудлын зоогийн газар руу гэлдэрлээ. Тэрээр гол хаалгаар орохдоо хөлийн танхимд байгаа Япон дарга нарын дунд Симото зогсож байгааг харлаа. Харин Симото Аяна улсууг орж ирэхийг харсан боловч огцомхон зур эргэж буруу харан зогсоод ханын толь руу ширтжээ. Тэрээр Аяна улсууг ханын толинд ажиглахыг хичээсэн нь хэн хүнд яахан ажиглагдах вүлээ. Харин Аяна улсуу Симотог чиглэн алхахдаа Квантоны армийн тагнуулынхан харбинд ямар ажиллаар ирээ юм бол? Эднэр шинэ хувилдаан сэтсэн хэрэггүй. Тиймээс Симото харбинд гуяа хоосон ганцгалж ирээгүй нь магад. Тэгвэл ямар хэрэгээр ирэв? Хасан нуурлуу чиглэсэн ажиллагаанд Квантоны арим ямар үүрэгтэй вэ? Эсвэл өөр хэрэг гараа юу? Гэж өөрөөсөө асууж байлаа. Симото өөрлөгөө дөхөж ява Аяна улсуугийн бараанаар эргэн харахтаа хуурамчаар инээмсэглэн түүнийг тосон уулзав. Симото-сан, та чи харбинд ирсэн мөртлөө надтай уулздаг ч юу болж байна вэ? Би танаас өөр нэхэхгүй шүү дээ. Гэт Аяна улсуу Симототой мэдлэв.
Симото хариу мэдлээд энэ золигч нь зээлүүлсэн хэдий юм аятайхан гэж байх чинь. Худалдаач нь хүний хүүхэд гэсэндээ овжин сүүхээтэй байна шүү гэж бодоод Аяна усуусан би дөнгөж ирээ зогсож байна гэж гэлтэл нөгөө талын өрөөнөөс Йоши гарч ирлээ. Түүнийг буудлын үйлчлэгч нарын ахлагч эмэгтэй дагжээ. Тэр эмэгтэй Симотогийн амар мэндийг лавлаад Симото-сан төлөөлөгчийн газар таныг ирнэ гэж хэлсэн боловч хэдийд ирэхийг мэддэггүй. Тиймээс таныг угтаж чадаагүйд минь өршөөн сойрох нь. Таны өрөө бэлэн байгаа. Та ийшээ морилно гэж японоор цэвэрхэн хэлээд тусгай зочид хүлээн авдаг өрөөрөө заалаа. Чухам энхэн мөчийг ашигласан Аяна усуу Симото-сан та хоёр татгалзахгүй бол орой хоолнд оръё гэхэд Аяна усуусан би одоохондоо чадахгүй гэж Симото нэмсэглэв. Симото-сан хэрвээ завдвал зоогийн газраар ороорой. Би таныг хүлээж байна шүү гэхэд Симото толгой дөхөд үйлчлэгчийн араас явлаа. Зоогийн газар хүн ихтэй. Модерн буудлын эзэн сүүлийн хэдэн жил Квантуны армийнханд зориулж зоогийн газрыг өөрчилсөн нь нэн зохимжтой. Тэгэхдээ армийн сүр хүчийг бадруулан тунхаглах гэсэн шиг самурайн ёсыг дагаж Бусидо цэрэг эрсийн замналыг сахисан зургаар ханан чимгэлсэн болоо. Зоогийн гол танхимын хөгжимчтэй байрны ар хананд Японы шашны Синто ёсны дайны тэнгэр Хатимаг зурж хоёр талаар нь Хирагина бичгээр Юмина Хатиман гэж бичсэн уриавнжуулжээ. Дайны тэнгэр Хатиман бурхны хөргийн наагур эртний самурайн Хакама гэдэг хувцсыг дуурайлгаж хийсэн богино ханцуутай кимоно өмсөж дэгжрэгсэн хөнгөн хөгжимчөд зээглэн зогсож эрт түгээгийн Япон ая хөгжимдөн. Аяна усуг хоол захиалаад удаагүй байтал Хасуу Тойши гаднаас орж ирлээ. Аяна усуу ингэрийнхэн цагийг хараад энэ яасан эрт болохоор ирж байна уу гэж бодсоотол Хасуу Тойши түүний дэргэд ирлээ. Аяна усуу түүнийг урьж дэрэгдэн суулгахад тэрээр үг яриад цөөтөө царай бүрсгэрдүү агаад харц нь омглон барьтай байхыг ажсан Аяна усуу сэтгэлдэн "Манай хүн хаатоотой аммрыгаа юу? Эсвэл эгчихэн амир сэтсэн явдлыг дуулснаас хойш намайг хардж байгаа хэрэггүй" гэж бодсоор Хасуу Тойши-сан та чинь ус болгочихсан юм шиг дуугүй болсон хэвээрээ шивдэ. Ядаж хоёулан амар мэндийн зөрөөтэй баялда. Гэт энийхийг хичээж уруулаа мушил зуулгах зураан. Чамд хатуу арих ундагалах уу? Гэлээ. Хэрэггүй. Харин улаан арих захиалчих. Гэт Хасуу Тойши гүнээ санаа алдав. Хасуу Тойши-сан чи Симото Йоши хоёртой уулзв. Тэр хоёр Синзингээс ирсэн байна үлээ. Тэр хоёр Синзингээс ирээгүй. Өчигдөр шин мөгдөнгээс ирсэн юм. Төлөөлөгчийн газар дөрөвсдийн төвчөнд лайн эмчихэд түрүүхэн нааш явсан. Юун их ажил гарав? Яах юу ахав те? Хан ширээгийн сүрлийг шалгасан баримтыг бүрхэг болсон гэж үзээд дахиад шалгахаар ирж байгаа бололтой. Жанжин штабын Тосияг чигтэж тэр хөгшин уурандаа энэ хэдэн багалзаа урдах шахаж. Зуд болохоор хуцухан дээр ундаг гэгчээр Тосия арган бараад өөрийнхөө урд хорм урд хушуу хоёроор Хаатогийн үрчгэр арьсыг хуулуул харга болсон бололтой. Хаато уурандаа бидний хяргачих шахаад зарим нь умард солонгос руу хөөж явуулах бодолтой байна. Тэгвэл ч ярвихт айл юм байна. Йоши сурсан заншлаараа Тосиягийн урд хойно гүйж байгаа болохоор хан ширээгийн хэрэгт хэд хэдэн хүн өртгөн зайлшгүй. За тэгээд Симото тэдний улмрыг шиншилээд давсалжихаар өртсөн хүн бүхэн хоолноосоо сална гэсэн үг. Гэд Аяна усуу хундагтай арихам балгачхаад уртаар амьсгаа авлаа. Би ч солонгос руу явж магадгүй л байна. Намайг Сафранов дагуулж явах бололтой. Чи тэгээ юу гэж бодож байна даа? Гэж асуугаад Аяна усуу дотроо Хасуу Тойшиг солонгос руу явуулнаа гэдэг бол Хаатогийн бодол. Одоо ахын барих ажлаа эхэлж байгаа хэрэг. Эсвэл Хаато Хасуу Тойшигийн дагдруу сумзоож өөрөө хоёр яс хагасах гэсэн бодол. Сүүлийн үед Хасуу Тойшигийн сэтгэл санаанд өөрчлөлт гарсныг ойлгоод Хаато амархан салахыг хичээх болж дээ. Хасуу Тойши ахыгаа барьж өгөхгүй гэдэгт генерал итгэсэн хэрэггүй. Тэгэхээр генерал өөрөө өрсөж Хасуу Тойшиг устгахгүй бол хожим хоолойгоо боомлуулсан охин дорноо
гэж болгоомжилсан байж таарах нь гэж бодсноо. Гэхдээ чи тэгээд явхаар шийдэж байна уу гэж асуулаа. Ямар ч байсан энэ удаа Сафронов Йоши хоёртой хамт явна. Симото явахгүй мó? Мэдэхгүй. Ямар ч гэсэн Йошиг явуулахаар сая шийдсэн. Симото энд үлдэж хан ширэг хэрэгт холбогдох баримтыг нэгтлэхин зэрэгцээ бас ус ажилтай бололтой. Сафроновыг Солонгос руу явуулахгүй энэ төргээд Тозуятаа утсаар яриад өөрөө энд үлдэхээр шийдсэн. Сафроновын яриагаар бол Симото харбин дуудах шинжтэй байна. Бодвол Оросын товчоонд шургалсан итгэл муутай хүмүүсийн илүү дутууг бүртгэж шалгах бололтой. Гэж хэлтэл гаднаас Симото Йоши хоёр орж ирлээ. Хасуу Тойши тэдний бараанаар ширээнд байсан галан хүзүүтэй шилнээс цагаан арх хонdoглаад гудгуд болгохыг ажваас сэтгэлийнхэн бухимдлыг дарж ядаж байгааг нь шинж болоо юм. Тэр хоёр энгийн хувцас өмссөн болохоор хэн хэнд нь яггүй зөгчээ. Симото урд урдасан хөөр хөгжөөнтэй царай нь баяр баясгалан таажээ. Тэрээр ойр зурын яриа дэлгэж Хасуу Тойшитэй ярихыг анхааралгүй чагнад суусан аян аусуу арх хонdoглох зураан Симотогийн айсан гойд онцгой байх чинь юу л бол доо. Симото ерийн байдалд ийм зан ааштай байдаггүй. Өөрийн анхаарал өртсөн хүнтэй ярихдаа нүдэн жотилгоод ёстой инээмсэглэж өгдөг. Тэгээд ярендан хэн хүнд ажиглагдмааргүй гэн алдуулсан үг хавчуулсан асуултаар үг алдуулж мушигдаг авьяастай хүн. Ярианы өнгө нь Хасуу Тойши руу илэрхий чиглэсэн юм уу да? Гэж бодно. Хасуу Тойши-сан, та чин Солонгос руу очиж гайхамшигтай үйл ажиллагаанд оролцох нь доо. Ата архамаар юм. Та тэндээсэн эрэхтэн лав хоосон ирэхгүй байх. Айгуул ингэрийн цоолн шүү. Гэж Симото хундган авч өргөхтөн гурвалжин нүдэн онийлгон Хасуу Тойши-сан, Панлингийн төлөө та бүхний амжилтын төлөө өргөе. Кампай гэлээ. Симотог яжилсан энэ үгнээс Панлингийн төлөө гэдэг үг Аяна улсуугийн анхаарлыг татлаа. Зөвлөлтийн алс дорндын хилийн дагуух Чорны гэдэг уултай захнилдаг зүүн өмнөд Манжуурын Панлин нуруунд нутгийн мухар толгойтнууд байрладаг болохоор Ноднон гос хойш Солонгос хятадын сонингуудад энэ ууланд болж байгаа хэрэг явдлын талаар баггүй дуйлаандыг дэж мухар толгойтнуудтай үзэлдсэн Японы хэрийн цагдаа Манжуурын цэргийн гавьяаны талаар бие биенээсээ өрсөн бичдэг байсан. Хасуу Тойши Симотогийн үгний далд утгыг ойлгосон болохоор хариу үг нь чамбайхан бэлдээд. Панлингийн нуруунд толгоогоо гүйчихгүй бол эзэн хааны өмнө хүлээсэн Бусидо цэрэг ирсэн замалд өнчээр зүтэх нь миний алдар гавьяаны хэрэг мөн. Банза гэд хундахтай архиан өргөлөө. Та чин самурай ёсонд харахгүй биширсэн хүн байна шүүд. Тэгэлгүй яах вэ? Та чинь Синкен Сёбо барихаараа Кисагиринд дадамгай гэдэг байхам. За яах вэ? Анх хулсан сэлэн барьж сурсныг бодвол гайгүй шүү. Гэж Хасуу Тойши хэлэхэд Йоши тэдний ярианд оролцож Хасуу Тойши-сан, та дэндүү даруй байна. Кендод мэрэгсэн Синкен Сёбу ганц талайгаад Кисагири хийн гэдэг чинь гайхамшиг шүү дээ. Гэлээ. Симото Йошигийн амнаас аятайхан далим гарсныг ашиглаж Хасуу Тойши-саны даруй зам бол удамссан онцлог. Зүүн өмнөд хятадын мухар толгойтны дунд нэг сүрхийр байдаг. Түүнийг жанжин болох гэхэд их дургүй утсан юм гэнэ гэж үгээр дайруулав. Симотогийн үгийн далд утга Хасватар руу чиглэлснийг ажигласан Аяна улсуу. Миний бодсон зүг байх нэ. Тэгэхээр Хасуу Тойшиг Солонгос руу явуулна гэдэг бол сөрөг тагнуулахны сэдсэн зайл байх нь. Хасуу Тойшиг Солонгос руу явуулах нэрийдлэр зөвлөлтийн алс дорнодыг бараадсан партизаны мөрөөр нь шинжлэх гэсэн мэх гэдэгч гарцаагүй хэрэг гэж бодов. Чухам энэ үед Йоши өөр зүйл бодож сэтгэлэн дүгшээн. Тэрээр Томин хот ороод тэндээсэн умард Солонгос зөвлөлтийн алс дорнодын хилийн ойролцоо байгаа Монтакусан суурьнд очих ёстой. Тэндээсээ улаан цэргийн хувцсаар хувцслан дөрвөстийн товчооныхонтой нийлж зөвлөлтийн Красино суурьнгаас хасан нуурын баруун өмнө хүртэлх газар нутгийн байр зүйн зургийг хийхэд хэрэглэх материал цуглуулах ёстой. Японы армийн жанжин штаб зөвлөлтийн алс дорнодын хилийн дагуух нутгийн байр зүйн зургийн материал цуглуулах хоёр хэсэг бэлджээ.
Йошигийн толгойлох хэсгээс гадна мөн хятадын далан лугийн нуруугаар хэл давх хэсгийг Ново Кевка чиглэлээр оруулж Красино тосгон хүртэлх нутгийг тодруулах ёстой. Тэднийг Сафронов удирдах ёстой ажээ. Ийхүү дөрвөн хашрыг ярилцаж суутал үйлчлэгчирж Симотод нэгэн зурвас өглөө. Эрхэм ноёдоо намайг төлөөлөгчийн газраас дуудсан байна. Гэтэл Йоши суудлаасан өндөхийг завдав. Гэтэл Симото Йоши руу эргэж нэмсэглэхдээ нүдэрээ ирмээд Йоши-сан та их хазтай хүү юм. Тэгэхээр би энэ нэргэнд оролцож чадахгүй нэ. Гэхэн Йошид ажиглалтан үргэлжлүүлэхийг сануулсан дохио байлаа. Симотог явсны дараа өнөө гурав ярих юм баржгсан юм шиг хэсэг дуугүй суухтан хөнгөн хөгжимдхийг сонсов. Йоши Симотогийн далд үгийн утгыг ойлгосон болохоор чингэж дуугүй суухтан хасуу Тойши руу нүдний булангаар самширтэн. Аяна усуу жухам энэхэн үед өөрийнхөө мэдэх ёстой зүйлийг Йошигоос лавлахыг мэрийж яриа хэрхэн өдөөхөн боловсруулна. Тэрээр хундган архиар дүүргээд эрхэм ноёдоо уйтгартай хөгжим сонсоод чихт өжирчгөлөө байна. Тэгэхээр одоо өндөрлөх үү дээ. Гэтэл Йоши Аяна усуусан жаахан дэмэри. Чи юундаа яарс? Ямар эхнэр хүүхэд дотлаад үтлээ гэж байх биш. Ингэсхийгээ Симото санж ирэх байх. Гэж шалгаалаа. Йоши минь үннийг хэлэхэд би гэрлүгөө очмоор байна. Нэггүй ирэх ёстой юм. Гэд Аяна усуу үгэн зариу таслав. Тэр яах вэ? Чи болсоо энэ хүүхэнтэй болоо биз? Ганц чинь өвдгөн тэмрээл унтчихлаа. Өдрөө алгасалгүй хүүхнүүдтэй шалиглана гэдэг бас залхуутай ажил шүү. Ганц чинь уураа онж үзэлтэй. Гэд наг хөхөрлөө. Йоши минь бэ чинь хогширч яваа хүн. Ганц юм ч гэсэн эмэгтэй хүний өвөрт дулаан унтъя л да. Хайна басуусан. Чи орос хүүхний өвөрт унтж үзсэн үү? Үгүй шүү. За тэгвэл би энэ намар чамд орос хүүхөө олж өгнө мэдв үү? Чи миний буйнаар Владивостокын шар үстэй огтыг өвөртөлж үзтээ. Харин одоо жаахан ууя. Би нөгөөдөр гэхэд Чанкуфинд очсон чичирч явах байх. Тэгэхэр чи өнөө шин чичирч хана мэдв үү? Хоёулаа бие биенийхэн зовлонгоос хуваалцъя. Аяна усуу Чанкуфин гэдэг үгийг дайран Симбун сониноос олж мэдсэн. Энэ бол хасан нуурын баруун талд байдаг Зао Зерная өндөрлөгийн нэр байлаа. Аяна усуу Йошигийн амнаас хэрэгтэй зүйлийн олж сонсох эгзэг гарсныг ойлгоод за тэгвэл чиний төлөө ууя. Цагаан эрх захиалах уу? Гэж лавлав. Чингэж эхэлсэн нариган зоогийн газрыг хаатал өргөлжилж Орос цагаан эрхээр ходоодон эрхлүүлсэн Йоши хөл дээрэн тогтож чадахгүй болжээ. Тэгээд халсан аман дээрэн дэвэн дэлхийн ямайг уудлан бурав. Аяна усуусан чи надтай найзлах хэрэгтэй. Би одоохондоо ийм байдалтай яваа боловч эзэн хааны төшмлүүд намайг мартаагүй. Хайрмынхан үнийг мэддэг болохоор маш чухал ажилд намайг урдаан барьдаг юм. Намайг эзэн хааны дээд одонгоор шагнуулах гэж тодорхойлсон гэж байна. Хэрвээ миний тодруулсан баримтанд төвшгөлсөн газрын зураг хийчих юм бол Кавантоны арим ялангуяа Дой Харагийн штабын түүн дээр тактикийн сургууль сайн хийж чадвал манай цэргүүд байна шүү. Ново Кевка, Раздолны болон хасан нуурын баруун өмнөх Подгорная хүртэлх газрыг яахын зургүй эзэлж Владивосток манайх болно. 7 сар гэхэд газар нутгийн байр зүйн зургийн тодруулалтыг хийж бэлэн болох үүрэг өгч байна. Би түүний ердөө сарын дотор дамжуулна. Харин Жанжин штаб газрын зурган дээр олигтой ажиллах боломж олгох юм бол 8 сар гэхэд жинхэнэ ажиллагаа эхэлж чадна. Тэр үед хасуу Тойши мухар толгойтнуудыг Оросын хилээс хөөж гисэн байна. Гэж хэлээд хундагтай архин авах гэснээ нудраа дасгачихлаа. Өө таагүй юм боллоо. Сайхан архийг ингэж болохгүй шүү. Гэд алгаарын ширээний бүтээлгэн дээр тунсан архийг дарж шингээгээд алгаан долоонгуутан архи бол бурхны хишиг. Тэгэхээр архийг асгаж болохгүй. Долоогоод ч гэсэн ходоод нь дан хийчих хэрэгтэй. Гэд согтүүнүүдээр хасуу Тойши руу гөлрөнө. Хасуу Тойши-сан чи явж болохгүй. Симото гэснээр уруулаан сарбайлгоод чимээгүй. Энд чинь урд чихтэй алтан гошуутай юмнууд бий шүү. Гэд нүдэн анс хийлгэж дохио өглөө. Хасуу Тойши гэртэн ирээд нойрон хөрсөнгүй. Тэгээд оройн уулзалтыг янз янзаар бодож үзлээ. Яаж бодсон тэр уулзалт ерөн биш ажээ.
Аяна улсуу хасуу тойшигэн оройн хоолыг дайруулахтан нэлээн зүйл бодсон илэрхий байлаа. Хан Ширээгийн сүрлийн дараа Хато хасуу тойшиг Сафроновын төр шилжүүлж, умард Солонгост очих тусгай үүрэгтэй цагаантны баг дарга нарт зэвсэгтэй хүнээс өөрийгөө хамгаалах арга заах үүрэг хүлээлгэв. Чингэ тэрээр 10 Оросд мод чулуу ашиглаж өөрийгөө хамгаалах арга зааж, Гендогийн Бухутогоор өөрийгөө хамгаалах сургууль заалаа. Хайлаараас Хатогийн тушаалаар ирсэн Оросууд Бухутогоор шаламгай хичээллэж, бас цэргийн газрын нэг мэрэгжилтэн жидүцүү заалаа. Энгийн номхон амьдарч буй ураг төрлийнхөө хүмүүсийн амиар сэтгэлийнхэн хорслыг тайлж, алан хядах, тонон дээрэмдэх үйл ажиллагаанд бие сэтгэлийн зориулсан цагаантнуудыг Чингис сургаж байгаа нь хасуу тойшигийн зэвүүг хүргэн. Ер нь хасуу тойши эдний хэн нэг нь Хатогийн даалгавраар өөрийг устгана гэдгийг ойлгож байлаа. Самурай нар хасуу тойшиг ашиглах гэсэн бодолдоо хүрээгүй болохоор Сувдагийн бодмөрийг Сафронов Йоши хоёроор хөтлүүлсэн агаад түүний эзэн нь Тозиягийн гараар хүмүүжсэн Симото түүний зарц Аяна улсуу хоёрын ажиллагаа гэдэг төсөөлөл хасуу тойшигийн сэтгэлийг эзэмдэн. 48 дугаар хэсэг төгсөв.